Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаас. Прокурорын байгууллага 2024 онд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлийн хүрээнд 64 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1973 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Тухайлбал төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, төр чөлөөлсөн, халсны улмаас төр төчрүүлсэн 206.6 сая төгрөг. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 603.4 сая төгрөг. Засгийн газрын тусгай сонгуудаас олгосон 2.5 тэрбум төгрөг. Татвар нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 28.4 тэрбум төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулах иргэний хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаанд оролцож дүгнэлт гаргасан байна. Прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлийн хүрээнд 1337 иргэний хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаанд оролцож 33.7 тэрбум төгрөгийг төсөв төлөвлөлөөр буюу төр дашигтайгаар шийдвэрлүүлсэн байна.